За сайн байцгаана уу? Өнөөдөр бидний хэлний тухай ярилцлага залуу одоо судлаач одоо удахгүй эрдэмтэн доктор болох ийм одоо ажилтаа явж байгаа Бямсрангийн дорж дэрэнтэй өнөөдөр бид нэр ярилцлага цааш өрнүүлье. За тэгэхээр өөрийгөө нэг товчхон танилцуулчих бас хүмүүст. Зүгээр баг. За юуны өмнө энэ ярилцлага төрсөнд баярлалаа. Тэг намайг Дорж Дэрэм гэдэг. Би Герман улсад яг энэ тарих сэтгэл судлалын ухааны чиглэлээр 2019-с 23 онд суралцж төгссөн. Тэгээд одоо бол яг Монгол хүүхэд ер нь хэлээрээ яаж сурдیں۔ Яагаад тэгэхээр нөх хүүхдийн хэл яриа гэдэг бол хүний оюуны үйл ажиллагааны, сэтгэн бодох үйл ажиллагааны одоо зохицуулж идэг нарийн юм төвхтэй үйл явц байдаг. Тэгээд энийг ер нь Монгол хүүхчээр нь яаж сураад байгаа, яаж эзэмшээд байгаа гэдэг дээр бол төвлөрч судалгаа хийдэг. За тэгээд энийг суралцах явцад одоо юу гэдэг ямар нийгмийн хүчин зүйлс нөлөөлдөг энэ талаар бол наривчлан судалдаг ийм судлаач байна. За тэгээ одоо бол Германы Kaiserslautern Landauгийн их сургуульд докторантурт суралцж байгаа. За товчхондоо. Тийм тэгэхээр хүүхэд багасаа хэл ярианд яаж сурдаг юм бэ гэсэн утгатай юм ярьлаа. За яг уу мэрэгжлийн бус хүний хувьд ярихад асуухад ер нь эрт орой хизээ нэг цагт хүүхд хэлд орчдөг. Тийм ээ. За аав ээж нь хүүхдээ энэ одоо хэлд орж өгөхгүй байна гэдэг нэг хэсэг санаа зовдөг ч юм уу яадаг чинь тэгээ ерөнхийдөө бол тэгээ нэг хэлд ороод тэгээ одоо хэнэс ч дутахгүйгээр хүмүүс ингээд хоорондоо ярилцаад ойлголцоо явчихж байгаа. Бид нэр боловсролын салбарт ажилладаг хүмүүс. Тийм учраас одоо хэл яриа унших энэ бүх процесс бол биднэрт аюу их ойрхон. Бид нэр өдөр болгон ер нь хэлний янз бүрийн асуудалтай тулгарч идэг. Жишээлбэл бид нэр одоо хүүхдийн ном зохиолтыг их ажилладаг. За сурах хүчгэн дээр ажилладаг. За тэгээд уран зохиолын ингээд. Тэгэхээр манай боловсролын системд монгол хэлний хичээлийг зааж байгаа арга барил бол туйлын хоцрогдсон. Ерөнхийдөө цээжлэх 90 үе гэж хэлбэл тий. Цээжлэх 90 үеэс цааш гараагүй. Цээжлэх 90 үе одоо цээжлэхээс гадна хүн уншснаа ойлгох ёстой тийм ээ. Тэр уншснаа ойлгохоос өмнө бол цээжлдэг байсан. За тэгээд тэрний дараа бол ойлгодог болсон. Одоо өнөөдөр юу шаардж байна вэ гэхээр уншснаа ойлгоход ойлгомжтой. Тэр байх ёстой. Гэхдээ ойлгосноо хэрэглэх асуудал руу орж байгаа шиг байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл ийм үе шаттайгаа энэ хэл яриа, энэ уншснаа ойлгох тэр ойлгосон юм хүний амьдралд хэрэг болох талаас нь одоо би ярих гэж үзэж байна л да. Энэ талаар өөрийн чинь бодлыг бас нэг сонсвол зүгээр баг. За тэгэхээр яг нийтд бол юу гэдэг хүүхдийн хэл яриа гэхлээр айгу манай нийгэмд бол одоо сүүлийн үед бол нөгөө анзаарагдах байдлаараа хүүхдний хэлд орохгүй байна ч гэдэм үү тийм ээ. За эсвэл одоо юу гэдэг ямарваа нэг одоо юу гэдэг манай хүүхэд ингээд нэг аутизмтай болчлоо. Тэгээ ерөөсөө хүнтэй харилцахгүй байна ч гэдэм үү. Ийм асуудлаар бол ажиглаж мэдж байгаа. За юу гэдэг эсвэл илүү нөгөө өргөн цаар хүрээнд те. Одоо манай нөгөө нийгмийн гишүүд чи юу гэдэг энийг зөв бичнэ, буруу бичнэ гэдэг ч юм уу ийм байдлаар бол хэлэнд одоо суур төвшөндөө бол ажиглаж харж мэдж байгаа. Нилээн өнгөц охно ш. Гэхдээ энэ бол нөгөө анхны нөгөө ажиглалтын одоо үр дагавар байгаа гэдэг тийм. Гэтэл бол нөгөө хүнийг хэл яриа гэдэг бол маш өргөн цаар хүрээний ойлголт. За яагаад өргөн цаар хүрээний гэж хэлж байгаа гэхлээр ерөөсөө хүнийг амьтнаас тийм ээ ялгадаг хамгийн гол тэр ялгадаг зүйл нь бол хэл яриа гэж бол судлаачд бол үздэг. За тэгэхээр хэл яриа гэдэг бол ялангуяа хүүхэд дээр яриад ирэнгүүт хүний оюун ухаан дотоод ертөнцийг одоо илтгэх хамгийн тод тэр шалгуур үзүүлэлт юм а гэж бол үздэг. За тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар юу гэдэг хүний оюун ухааныг гэдэг юм уу, тархийг гэдэг юм уу. За эсвэл одоо хэл яриаг судлая гэд ингээд судлаачд яагаад энийг судлаад байгаа юм гэвэл тэр хүний дотор юу болоод идэм бэ?
гэдэг имийг одоо илүү объектив байдлаар тийм ээ одоо тэр судлах үзүүлэлт бол хэл яриа байна. За тэгвэл энэ яаж хүүхдтээр тэгвэл энэ яад юм бэ? Хэдий цагаас яаж эхэлд юм бэ? Ямар үе шидтэй суралцд юм бэ гэдэг юм асуулт бол тавигддаг. За тэгэхээр хэл яриа гэдэг бол өөрөө бол одоо юу гэдэг мэрэгжлийн үүднээс ярих юм бол энэ тодорхой бүтэцтэй дүрмтэй ийм үйл явц бас үзэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл альва нийгэм одоо оршин тогтнохын тулд тодорхой хуультай тийм ээ эсвэл одоо юу гэдэг эрх зүйтэй байж илүү бас цэгцтэй байдагтай адилхан хүний хэл яриа гэдэг өөрөө цаанаа тийм зохион байгуулалттай ийм дүрмтэй явагдаж идэг. За тэгэхээр энийг хүүхэд нөгөө яаж анхлан энийг сурдаг уу яаж илүү суралцдаг вэ гэхлээр энэ дээр ямар системээс эхэлдэг вэ гэхлээр мэдээж бид нар мэднэ хүүхэд уйлаад л анх тийм ээ авиа хэлдэг. За авиа хэлж явжгаад үг сурдаг тийм ээ нэг анхны үгээ хэлдэг. За дараа нь бол нэг үг холболт сурдаг тийм ээ. За үг холбож жагаад өгүүлбэр бүтээж сурдаг тийм ээ. За энгийн өгүүлбэр байна уу, нийлмэл өгүүлбэр байна уу. За тэгж явж жагаад нэлээд өргөн сар хүрээнд янз бүрийн нөхцөлд тийм ээ харилцаж сурдаг. Тэгэхээр ийм дараалалаар бол хэл яриаг хүүхд суралцдаг гэж бол үздэг. За тэгэхээр энэ дээр бол мэдээж насны тодорхой үечлүүд байна. Тэгэхээр үгдийн 0-аас нэг нас хүртэл илүү нөгөө хүүхдийн мэдрэхүүн хөгжил одоо төлчиж хөгждөг энэ үе дээр бол хүүхд илүү юмыг ойлгож хүлээж аван тийм ээ ажиглан одоо бүхий л мэдрэхүүгээрээ дамжуулаад тийм ээ. За нэг наснасаа эхлээд илүү нөгөө авиагаа хилээд авиагаа нийлүүлээд үг бүтээж эхэлдэг тийм ээ. Ааваач гэдэг юм уу ээжээч гэдэг юм уу тийм. За ингэж явж байгаад хүүхд маань илүү үгээ холбож эхлэнэ. За тэгээд үгээ холбож явах хэвцэнд бол нөгөө хэл яриа бид нар ярьж байгаа учраас маш их нөгөө дүрмч нөгөө хэл яриаг өдөртж идэг. Өөрөөр хэлбэл ямар дагавар нөхцөл залгах уу, яаж өгүүлбэрээ одоо юу гэдгийг тодорхой байрлалтай хэлэх үү тийм ээ. За тэргүүрээ ямар утга санааг илтгэх үү гэд. За тэгэхээр энэ болгон дээр бол хүүхд энийг ухамсаргүйгээр сурч идэг. Өөрөөр хэлбэл яг нь ухамсаргүйгээр өөрөөр хэлбэл хүүхэд бол зүгээр ингээд юм ингээд шууд өөртөө ингээд ямар ч ойлгох биш. Тийм үү? Учрыг одоо ирэх биш. Зүгээр л ингээд хүлээж аваад шингээгээд идэг. Тийм үү? Тэгэхээр би тэр процесст эцэг их яах юм? Тийм үү? Боловсролын систем яах юм гэдэг юм чинь нэг тусдаа. За гэтэл энэ цаг үе өнгөрдөг. Өөрөөр хэлбэл бид нар баг багтаа хэл сурж байхдаа одоо ямар хэцүү юм бэ гэдэггүй. Нэг мэтгэж сурчдаг. Тийм ээ? Зовлонгүй гэсэн үг. зовлон. Гэтэл бид нар одоо сургуульд ороод ингээд гадаад хэл сурахаар хэцүү. Тэгэхээр тэр үе өнгөрцөн гэсэн. Хүн үү? Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийн мэдлэгүү хэлийг ингээд хүлээгээд авчдаг. Тэр өгүүлбэрийн зохион байгуулалтын тэр ингээд зургаар шахуу ингээд хүлээгээд авчдаг. Энэ үе бол тусдаа яригд. Энэс хойш одоо жишээлбэл хүүхд миний ойлгож байгаа бол хүүхд нэг 10 12 наснаас эхлээд юмыг ухамсарлаж эхэлдэг. Энэ үед бол хүүхд юмыг ойлгож асууж өөрөөр юмны тэр цаад агуулгыг ойлгохыг хичээдэг ийм үе байгаа тийм үү. Тэгэхээр биднэрт бол хамгийн гол нь эцэг эхчүүд энэ үеүүдэд яаж хүүхдэд дэмжиж өгөх вэ? Тийм. Одоо тэр талаар нь илүү сонирхож байгаа. Тэгэхээр энэ бүхнийг ингээд өнөөдөр нэгтгээ ярих нь аюу их цаг авах байх. Тэгэхээр би бол илүү баг боловсролд сургуулийн өмнөхөд орхич. Баг боловсролд хүүхдийн хэлийг яаж одоо дэмжиж өгөх юм эцэг эхчүүд нь багш нар нь яг л монгол хэлний хичээл өнөөдөр хамгийн сонирхолтой хичээл болсон. Тэгэхээр энэ дээр нэг тогтож ирвэл гэсэн. За ерөнхийдөө яг хуу асуултыг яг хуу тийшээ чиглүүлж болно. Гэхдээ энд нэг чухал юм үнцгийг хэлэхгүй бол болохгүй. Яагаад энэ бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил бага насандаа чухал байгаа юм бэ? Яагаад заавал энийг ярих хэрэгтэй юм бэ гэдгийг сургуулийн өмнөх тийм 6 хүртэлх нас. Тэгэхээр хүүхдийн нөгөө хэл ярианы одоо юм ухамсарлаж ойлгох тэр чадамж хүртлээ одоо тэр суух тэр хэл ярианы хөгжлийн суурь бол 6 нас хүртэл тавигдчихийдэг гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл барилгаар бол хундаа маань тэнд байх нь шүү дээ тий. Тэгэхээр тэр сайн тавигдахгүй тэрийг бид нар одоо юу гэдгийг
одоо нийгмийнхаа хүрээнээс тийм ээ үнэлж хянж мэддэггүй тэрэн дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг арга аргачлал байхгүй бол тэр хойших асуудлууд ярихад төвхтэй болж эхэлдэг гэсэн үг. Хойших асуудал гэдэг дээр Хойших асуудал гэдэг нь таны түрүүний хэлсэнчлэн хүүхдийг яаж уншуулж бичүүлэх вэ тий яаж илүү юмыг задлаж бодож сэтгэх вэ ч гэдэг юм уу тий. тэр түрүүн ярьсан ер нь бол хүүхдүүд яаж хийж байгаа л тэгэл ойлголцоол яриад явцдаг тий. Тэр нь бол энэ хэл ярианы хөгжил сайн муу гэж нэг их анзаарахтааргүй болцдог штэ. Тэгэхээр тэрнээс хойших гэж өөрөө ярингууд надад асуумаа санагдаж л дээ. Айгуу тавчхан хид хідэн тийм ийм маягаар тэр нь мэдрэгдэгэ гэсэн тийм шинж тэмдгүүд хэлээж. За энэ дээр яг би шууд юуг ин үр дагаврыг ярьчих. Хамгийн нэгдүгürt бол нөгөө одоо манай боловсролын салбарын ч бас мэднэ. Хүүхдийг боловсролд нөгөө бэлэн байдлыг шалгаж бид нар нэгдүгээр ангид эсвүүлдэг тийм ээ. За тэгэхэд тухайн хүүхдэд нөгөө насандаа байх үгийн сан бий юу гэдэг асуудал яригддаг. Жишээлбэл бага сургуулийн нэгдүгээр ангид элсэхэд шаардлагатай тэр үгийн нөөц нь байна уу үгүй юу? За хоёрдугаар асуудал бол мэдээж нөгөө өгүүлбэрийг хэр одоо зохион байгуулалттай өгүүлбэрийг хэдэн янзаар нь одоо хүүхд одоо чөлөөтэй ашиглаж хэрэглэж чадчихэв вэ гэдэг асуудал. Дан энгийн өгүүлбэрээр яриад байгаа юм уу? Нийлмэл өгүүлбэрээр яриад байгаа. Тэр чинь янз бүр байна шүү дээ. Тий. Гэхдээ хүүхд болгоно хөгжлийн одоо үзүүлэлтийн янз бүр байх ч гэсэн энэ нөгөө шалгаж үзэх найдвартай тэр үзүүлэлт нь бол энэ болж идэг гэсэн үг. Тэгэхээр үгийн сангийн төвшөнд байна. Нөгөө талд бол тэр өгүүлбэр зүйн төвшөнд өгзүйн төвшөнд эдрийг бол шалгаж үздэг ийм аргачлал олон улсад бол аль хэдийн тогтцсон тий. Тэрэн дээр яахгүй. Зүгээр тэр үзүүлэлт янз бүр байна. Тэгээ яах юм цаашаа. За тэгэхээр тэгээд яах юм гэдэг дээр мэдээж бид нар бол энэ дээр тодорхой одоо юу гэдэг багш нар тийм ээ. За эцэг гих хидэр бол наацхын ойлголт мэдлэгтэй бэжиж энэ дээр харилцсан. За тэгэхээр энэ эхний ээлжинд бол энэ үзүүлэлтүүд бага байх юм бол танаа хүүхэд суралцахад их төвхтэй болж эхэлнэ. Уншиж чадахгүй тийм ээ. Бичгээд асуудал үүсч эхэлнэ. За тэгээд нөгөө зан төлөвийн асуудал идэр бол бүгд тэр суурьдаа бол хэл яриатай уялдаж эхэлдэг гэсэн. За тэгэхээр манаа дээр энэ дээр нөгөө арга зүй шууд ярьж эхэлнэ. За жишээлбэл бага ангийн багш нар дээр болоод эхлэнгүүд нөгөө хүүхдийг анх нөгөө үсэг таниулах тийм ээ. За тэгээд дээр наазахын нөгөө суур унших бичих чадруудыг суулгахдаа ямар аргаар илүү хүүхдтэй ажиллаж гин вэ гэдэг асуудал тавигдаж эхэлнэ. За тэгэхээр Германч гэдэг юм одоо юу гэдэг энэ өндөр хөгжилтэй орнууд бол энд илүү нэ одоо багш төвтэй гэхээсээ илүүтэй хүүхд төвтэй явдаг. Хүүхдийн оролцоог хангасан маягаар. Тийм. Тэгэхээр манад бол эсэргээрээ багш төвтэй учраас хүүхдийг илүү нөгөө суулгадаг одоо юу гэдэг хүүхдийг одоо юу гэдэг илүү нөгөө чимээгүй байлгах тий тэр оролцоог нь илүү бага болгож өгдөг. Багш жишээлбэл юу гэдэг 100-ны бараг 80% нь багш яриад идэг, багш хөгжүүлээд идэг. Гэтэл хүүхдийн оролцоо нь 20% байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд төвтэй, багш төвтэй гэдэг энэ юг ялгахын тулд багш төвтэй гэдэг бол багш өөрийнхөө хүсснийг хүүхдэд сургаж яана гэсэн үг. Яг тийм үү. Тий. За энэ бол эцэг ихтер бас яг ялгаа байна. Хүүхэд төвтэй гэдэг маань хүүхдэд юу хэрэгтэй байгаа юм бэ? Тэрийг мэдэрч тэрийг тэрнээс ургуулад хүүхдэд тэр мэдж байгаагаас нь цааш тийм үү? Ингээ хөгжүүлж авчрах гэсэн ийм хоёр арга байгаа тий. За. Тийм тэгэхээр өөрөөр хэлбэл эцэг ихтэй ч гэсэн энэ гэр бүлийн орчинд ялгаа байхгүй. Эцэг их нь илүү давмгаалаад эцэг ихийн хүслээр албадан одоо тулгалтаар хүүхд хөгжөөд байгаа юм асуудал юм гэсэн. Тэгэхээр яагаад ийм болцсон юм бэ? Одоо жишээлбэл яагаад бид нэр хүүхдэд бодохгүй байгаа? Одоо 30 жилийн өмнө хүүхд төвтэй боловсрол гэдэг яриа Данидагийн төслөөр Монголд анх сонсогдож эхэлсэн. 30 жил болцоод байхад өнөөдөр бид нэр хүүхдэд бодохгүй зөвхөн өөрийнхөө зүгээс өөрийнхөө харж байгаа өнцгөөс энэ хүүхд рүү хандаад байгаа юм яагаад ийм болцсон юм бол? За тэгэхээр энэ дээр бол нэгдүгээрт эцэг эхийн хувьд ч тэр багшийн хувьд ч тэр одоо юу гэдэг эмч мэрэгчлэнүүдийн хувьд ч тэр хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт мэдлэг. За дээр нь тэр нөгөө боловсролын системд одоо яг энэ талын одоо мэдлэг мэдээлэл чанартай мэдлэг мэдээллийг өгч байгаа байдал сул байгаад эхлэнгүүд үр дагавар нь мэдээж энэ бол сул байх нь тодорхой болж эхэлж байна гэсэн. Тэгэхээр одоо та хэд магадгүй манай боловсролын системийн одоо зүгээр эрүүл мэндийн салбарт л яриад үзье л та. Хүүхдийн хөгжлийг яаж үнэлэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ? Ямар хүүхэд нь хоцрогдоод байгаа хөгжлийн хувьд тий? Ямар хүүхэд нь хөгжлийн хувьд бүр нөгөө хэвийн бус байдал руу орчоод байгаа гэдгийг
яг Монгол хүүхдэд тохируулаад тийм арга аргачлал бий юу гэдэл байхгүй байж байгаа ч гэдэг. Тэгвэл тэр чанартай мэдлэг монгол хэл дээр бий юу гэдэг асуудал яригдчих эхэлж байгаа. Бид хоёр одоо нэг талаар бол ийм байх ёстой гэдэг нэг юм ярьсан. Нөгөө талд нь тэгэхээр энийг бий болгох юмнууд нь бүгдээрээ байхгүй байна гэж. Тэ? За багш нь энийг мэдэхгүй, хүүхдийн онцлог, хүүхдийн нас сонирхлыг ингээд мэдэхгүй, зөвхөн өөрийнхөө одоо бодож байгаагаар бүх юмыг ингээд хүүхд рүү тулгаж байгаа энэ асуудал өнөөдөр энэ багшлах системд чинь энэ чиглэлээр одоо хичээл ном нь явагдаж байна. Энэ чиглэлээр явагдаж байхад битэрийн яриа тэгээ одоо ямар агуулгатай болохын тэрдээргүй одоо багш төвтэй юмыг өнөөдөр явуулаад байна шүү дээ. Тэгэхээр битэрийн яриач одоо хинт хэрэгтэй яриа болох байл гэдэг юм бол очих гээд байна л да. За тэгэхээр магадгүй битэрийн яриа бол манай бодлого боловсруулагч нарт тийм ээ хэрэгтэй болов гэж бол би харж байна. Өөрөөр хэлбэл эндээс одоо зөв бодлого чиглэл тийм ээ бас нэг талаас бол гарч ийж энийг загварчилж ийж энэ систем одоо эрүүлчих маяг руугаа бол би бол орно гэж бол харж байна. Бодлого боловсруулагч гэдэг чинь одоо ерөнхийдөө энэ чиглэлийн төр захиргааны байгууллагыг яриад байна да. Тий. Тэгэхээр төр захиргааны байгууллага энийг хийхгүй учраас одоо ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөр нь өөрчлөгдөхгүй яг л нөгөө хуучин арга барилаар л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бит хоёрын энэ яриаг жишээлбэл бид нэр сонсоод ч юм уу тий сонсох хүсэл байгаа ч юм уугүй ч юм уу тий сонслоо ч гэсэн энэ асуудлыг хүлээж авахгүй асуудал бол үнэхээр хэцүү шүү дээ. Тий. Тэгэхээр одоо бит хоёрын яриа жоохон амьдрал руу жоохон өнөөдрийн эрэлт хэрэгцээ тэрлүү ингээд чиглүүл хүнд бас сонирхолтой авах гэж бодод байна л да. Тэгэхээр би яагаад ингэж асуугаад байна вэ гэхээр өөрөө одоо энэ гадаадд энэ мэрэгчлэр ингээд сурсан Монголын боловсролын системээр дамжаад тэгээ гадаад очиод энэ гоё мэрэгжил, энэ чухал, энэ ховор мэрэгжлийг ингээд энэ рүү ингээд чиглээд энэгээр сурж байгаа гэдэг чинь над маш их ховор бараа санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яхахгүй ийм цоо шинэ мэдлэгийг хүлээж авж байгаа гадны одоо өндөр хөгжилтэй орнуудын багш профессорудаас сонсож байгаа энэ хүний хувьд бол биднэрт энэ зөрүү өөрт чинь хамгийн их харагдж байгаа гэж бодож байна. Тэр үүднээс одоо өөрөөр хэлбэл өөрөө бодлого боловсруулагч гэж үзээд яриул арай л төхөмтэй байх л. Тийм тантай санал нэг байна. Тэг яг хоо илүү амьдрал руу ойртуулъя тийм ээ гэвэл нэгдүгээртээ бол яг миний хувьд бол харчлаа л та. Бас хувь нэмрээ оруулж байгаа гэж бас үүргээ харж байгаа. За нэгдүгээрт бол монгол хэл дээр тийм монгол хэлээр яг энэ чиглэлийн чанартай мэдлэг мэдээлэл бидэрт бий юу үгүй юу гэдэг асуудал яригдана. Тэгээд дээр нь одоо манай эцэг эхчүүд яг ингээд яг энэ талаар одоо юу гэдэг одоо хүүхдийн хөгжлийн асуудал дээр хэл ярианы асуудал дээр ингээд за нэг чанартай их сурвалжаас юм аваад үзэх хэвэл бид нар дээр юм бий юу байхгүй юу гэдэг асуудал. Тэгэхээр энэ лүү бол яг миний хувьд бол бас чадлаараа ажиллаж जैन чадлаараа бас нийгэмд нөлөөлөх дуу хоолойгоо өргөх чиглэл дээр бол за яг сүүлийн үед бол яг энэ чиглэлээр бол бас олон нийтэд бол подкастууд орж байна. За дээр нь би одоо бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргийн засаг хөгжлийн төв гэдэг энэ 3 яамны харьяа байгууллагт бол ажиллаж байгаа. Тэгээ энэгээр дамжуулаад эцэг эхчүүдэд одоо юу гэдгийг сургалт мэдээлэл өгч юм. За тэгээ дээр нь зөвлөгөө өгч юм ч гэдэм үү те. Ямар нэг одоо тэр оюун сэтгэхүйд нь илүү тийм бат бөх тийм одоо үлдэцтэй байх үүднээс юмнуудыг бол бас чадлаараа хийгээд явж байгаа л гэж харж байна. Зөв. Би тэгээд өөрийн чинь түрүүний ярьсан одоо биднэрт юу байгаа вэ? Ямар одоо хэл ярианы хөгжил явагдах тийм контент энэ тухай яриа явуучих шиг боллоо. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд одоо бага насны ч биш л дээ. Ер нь бүх насанд хүүхдүүдэд хүмүүст одоо хэл ярианы хөгжлийг хангах тийм контентууд өгүүлэгдэж байна гэж. Бид нэр бас тэгж боддог л доо. Тэгэхээр контент байхгүй, унших материалгүй байхад хүүхэд хэл ярианы хөгжил одоо явагдах боломж хомс. Ерөнхийдөө хүмүүсийн хооронд ярианы төвшөнд хэл ярианы үйл явц явагдана. Уншснаа ойлгох, бодох тий тэр түрүү ярьлаа шүү дээ. Хүн ойлгосноо, бодсноо амьдралд
хэрэгжүүлэх энэ одоо 90 үе рүү ороод ирсэн байхад унших материал нь байхгүй байх гэдэг бол бүр анхдагч юм байхгүй болчиход байна гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар бас бодлого боловсруулагч бас нэлээд хэлж ярьж энэ асуудлыг бас зөв зөвтэй явуулаач гэж хэлдэг. Тэр нь бол сургуулийн номын сан. Ер нь сургуулийн номын сан өнөөдөр асар их үүрэгтэй гэж боддог. Гэтэл өнөөдөр сургуулийн номын сан бол Монголд ямар ч үүргээ биелүүлэх тийм боломжгүй байдал байна л да. Тэгэхээр битэрээ яриа бол одоо контент агуулгын чиглэл рүү орж ирсэн учраас би энийг бас ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр өөрийн чинь тодтогч чухалчилж хэлэх юм байвал бас сонирхолтой байна. За миний хувьд бол энэ дээр яг контент агуулгын юм бол тэр чигтээ бол байхгүй шул мэдээж байгаа. Тодорхой хэмжээнд бол гарч байгаа. Бид нар чадлынхаа ирээр аль аль талаасаа бол оролцоод бүтээж байгаа. Гэхдээ яг дутагдaltaй юмнууд бол байгаа. За наазах юм бидэрт одоо юу гэдэг Германд бол хэл бол санааг бүтээгч эрхтэн гэж үздэг. Тэгэхээр тэнд бол юу гэдэг санаа бол хэлээр дамжуул байнгын хилцэгдэж, байнгын шүүгдэж тийм ээ. Байнгын тийм маргаан мэтгэлцэн өрөндөг ийм маягаар бол хэл байнгын ашиглагдчихийдэг. Өөрөөр хэлбэл нээлттэй байдлаар оролцож идэг гэсэн. Тэгэхээр тэр оролцоог дэмжсэн одоо үйл ажиллагаа гэх юм уу тийм зүйлс манай нийгэмд ер нь бас хэр байна вэ гэдэг асуудал ярив. Гэхдээ сүүлийн үед бол манай өсвөр насны хүүхдүүд эдгээр маш их одоо юу гэдэг гадаад хэлтэй тийм ээ бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлд нэлээ ойр болцсон. За ийм хүүхдүүд бол илүү задгаа нээлттэй сэтгээд тийм ээ одоо бас өөр болж байна. Тэгээд энэ утгаараа бол нэлээд бас тийм шүүмжлэлт сэтгэлгээ өндөр юмыг харах үнцэг өөр тийм ээ ертөнцийг үзэх үзэл өөр ийм болж бол төлөвшөж байгаа. Тэгээд энэ дээр бол яа харахгүй гадаад хэлний нөлөө бол би бол өндөр байна гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бас л яг энэ дээр юу гэдэг боловсролын талаас манай багш нар магадгүй эцсийн дүндээ шат чатандаа гологдож эхэлж байгаа тийм ээ. Системээр гологдож эхэлж байгаа. Тэдний үзэж хардаг нөгөө юу хүү гэдэг юм маань хүртэл одоо өөрчлөлт хийх дохиог өгж гинэ гэж бол би хувьдаа бас ойлгож байгаа. Яг өөрийн ч ярианаас их болгоомжтой л ярьж байна л да. Би бол одоо энэ салбарт нэлээд олон жил ажилласны хувьд бол өнөөдрийн энэ байгаа байдлыг аюу их чамлж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүүхдүүдэд одоо эцгийн аваад үзэхэд те хүүхдийн ном гэдгийг үлгэрийн номоор төсөөлдөг. Тэгэхээр үлгэрийн ном гэдэг чинь юу юм бэ гэхээр үлгэрийн ном гэдэг бол эртний урдын цагт те одоо эмгэн үгэн хоёр гээд хиний эмгэн хиний эмээ өвөө юм бүүмэд хизээ юм бүүмэд ийм үеийн контентуудаар хүүхдийн одоо унших контентыг төсөөлж байгаа байхгүй юу? Ер нь 90%. Тэгэхээр өнөөдөр хүүхэд цаг үетэйгээ амьдардаг. Хүүхэд цаг үеийнхаа юмыг илүү сонирхдаг. Өөрийнхөө харж байгаа, өөрийнхөө идж байгаа, өөрийнхөө арьс махаараа тий мэдэрч байгаа энэ мэдрэхүүгээрээ мэдэрч байгаа юмыг хүүхэд илүү сонирхох болгоос биш. Бүүмэд үеийн юмыг сонирхож болно. Гэхдээ өнөөдрийн контентууд үнэхээр хүлэгдэж байгаа. Би тэр үүднээс чамлж ярьж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр бид нар энийг хийж чадахгүй тач бас биш. Ийм өнөөдрийн хүүхдүүдэд сонирхолтой хүүхдүүд нас сэтгэл тохирсон юм контентуудыг хийе гэдэг сэтгэл нь байхгүй. Яагаад сэтгэл байхгүй вэ гэхээр энэний ач холбогдол, энэний одоо шаардлагыг ойлгохгүй байгаа учраас энийг тоохгүй байх шиг байна. Энийг анзаарахгүй байх шиг. Тэгэхээр энийг жоохон анзааруулах юм хэлээд өгөөч л гэж. За энэ дээр бол яг шуудхан товчгоо хэлэхэд бол энийг анзааруулах, энэ хэрэгцээ шаардлага тийм ээ энэ ач холбогдол за цаашлаад үр дагаврыг бидүүлэхийн тулд юу хийх юм бэ гингүүд энд судалгааны үүрэг маш чухал үүрэгтэй. Тэгэхээр манай Монгол улс магадгүй энэ судалгаанд шинжлэх ухаанд хэр мөнгө зардаг вэ? Ер нь бол судалгаа бол хангалттай байгаа. А тэр судалгаа нь нэрээ судалгаа юу гэдэгтэй л байгаа.
Тийм. Тэгэхээр тэр судалгаа хэр мэдээж юу гэдэг чанартай вэ, тийм ээ? Гэдэг асуудал яригдана. Гэхдээ Монголд магадгүй одоо хинд тэр хөрөнгө оруулалтыг хийж байгаа бай. Тэр үнэхээр тэр чанартай судалгаа одоо гарах хэмжээний тэр судлаачдад тэр мөнгө явж гинөө явахгүй байна уу? Эсвэл тэр чиглийн хүн үнэхээр бас яг байхгүй байгаад байна уу үгүй юу гэдгийг ер нь бол бас эхлээд авч үзэх хэрэгтэй гэж бол харж байна. Тэгэхээр судалгаа гэдэг дээрээ би бас тогтоод ярихад ер нь судалгаа энэ хэдэн их сургууль руу явчихдаг. Гэхдээ манай юуны одоо судалгаа хөгжүүлэлтийн нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувьчныг 0.2 илүү 3 билүү айгүй бага шүү дээ. Тэр бага мөнгө чинь бүгдээрээ энэ их сургуулиуд руу хоо. Тэгэхээр судалгаа бол тийм бага мөнгөнд болол нөгөө үр дүн бол муу байдаг гэж үздэг. Тэр байтугай манахаас нөгөө одоо юу гэдэг 90-ад онд ЮНЕСКОгийн шинжээч тэд нар ирээд танах чинь юу социализмын үед бол нөгөө судалгаанд орох тэр хувь нь бол өндөр байсан юм билээ. Тэгээд арчлал гараад зах зээлийн нийгэм шилжээд энэ багасаад 0 хэд рүү ороод ирсэн чинь та нар ингэж судалгаа хийхгүй. Ийм бага мөнгө зарж ийн гэвэл энэ бол зүгээр нийгэм соёлын үзэгдэл болоод дууснаа гэсэн ийм дүгнэлт бол байдаг. Тэгэхээр энэ бол би бол одоо хүртэл бас үргэлжилж байгаа гэж харж байгаа. Би санал нэг байна. Ер нь судалгаа хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэ? Тэн дээр санал нэг байна. Гэхдээ яг нөгөө асуудалтай тулгарч байгаа. Тэ? Одоо хүүхд бид нар чинь өдөр болгон хүүхдийн асуудалтай энэ хилээрийн асуудалтай тулгарч байна шүү дээ. Тэр судалгаа биднийг оролцуулдаг. Зүгээр их сургууль хичээлээ загаа байж байгаа хүмүүс тэр жоохон мөнгө чи очдог. Тэр нь тэгээ хангалтгүй. Тэгэхээр өгсөн юмар нь одоо юм хийгээд өгнө шүү дээ. Тэр нь судалгаа гэж хэлэхэд хэцүү болчиход тухайл битээр тавчхаа хэлэх гэсэн. Гэхдээ миний яриа бол энэ судалгаа руу орохоос илүү өнөөдөр биднэрт энэ агуулга өгүүлэгдээд байгаа талаар одоо энэ дээр бас нэг илүү бас хүмүүст өгөөчтэй юм хэлээд хөл одоо өөрийн чинь. Аха. Тэгээ ер нь бол яг агуулга өгүүлэгдэж байгаа. Тэгээд яг одоо би өөрөө бас төрийн байгууллагатай ажилладаг ингээд бас системийг дотор талаас нь харж штэ. За тэгэхээр бидэрт яг юу дутагдаад байна вэ? Бид нар энийг яаж хийх вэ гэдэг тэр арга ур чадвар дутдаг. Бүр ур чадвар маш их дутдаг. Тэгээ ур чадвар чинь мэдээж байхын тулд тодорхой хэмжээний мэдлэг байх хэвээр. Тэрэндээ нийцсэн ур чадвар байж иж энийг хийн тий. Тэгэхээр тэр бол манай нийгмийн ер нь дийлэн хувьд бол сул байна гэж би бол хараад байгаа. Тэгэхээр сул байгаа учраас энийг бол бүтээхэд нэлээд төвөгтэй болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр ер нь магадгүй нөгөө бүтээмжийн асуудал гэх юм уу, одоо тэр чанартай гүйцэтгэлийн асуудал гэх юм уу, тэр яригдж байна гэж. Тэгэхээр ер нь бид нар чинь боловсролын нийгэм гэдэг чинь бол одоо нэг улс орон гэдэг чинь нэг систем. За энэ эрүүл мэндийн систем, боловсролын систем тий ингээд дэд үцгээд ингээд яв. Тэгэхээр боловсролыг систем гэж харах юм бол өнөөдөр сургуулийн өмнөх бага боловсрол дунд ахлах гэдэг ингээд явах юм бол системээр нь хараад системийн хэмжээнд одоо багшаа бэлтгэх энэ бүх юмнууд ийм системчилсэн ийм бодлого ер нь өөрт чинь харагдаж байна уу? За одоогор бол миний хувьд бол тийм системчилсэн бодлого Монгол улсад сул байна гэж бол харж байгаа. Дээр нь энэ бодлогыг мэдээж хүн хийн. Хин хийж байгааг ингүүд нөгөө хүмүүсүүд маань судлаачдын одоо үндсэн тэр зүйл дээр бодлогоо хийж ийн гэж байгаа боловч эцсийн дүндээ тэрийг тэр хүмүүсүүд өөрсдөө маш сайн ойлгож ийж, өөрсдөө сайн мэдчихийж тэрийг гардаж одоо хэрэгжүүлнэ гэхээс биш одоо хүний хийсэн юмар ингээ хийж байгаа юм бол эргээд маш их сөрөг үр дагуулна л гэж. Тэгэхээр би энэ сул гэдэг үгийг чи 2 3 сонсчлаа өөрөөс чинь. Ер нь бол хүн хүсээд тэгээд тэрийг чадахгүй гэж болно. Тэ? Эсвэл одоо бүгдийг нь хийж чадахгүй. Тэр нөхцөлд бол сул биш гэдэг асуудал яригдах баг. Би бол бодлого байгаа мó. Ер нь энэ бүх юм чинь зүгээр нэг урсгалаараа явж байгаа юм шүү. Тэ? Урсгалыг одоо сул гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм яриа хүмүүст төрөгдөл үүсгдэг. Тийм учраас би хэрвээ хүсэл байгаа бол төр засаг тийм энэ хүүхдийн хэлний хөгжил энэ одоо ном унших, уншснаа ойлгосон нь өөрийнх нь ахуй амьдралд хэрэг болох энэ нэрээ чухал юм байна. Бид нар одоо бас янз янзын арга хэмжээ хийж исэн унших чадвар бол улсын чадвар гэдэг. Тэ? Энэ яхахгүй яг үнэ.
бид нэр өнөөдөр цаашаа уншихгүйгээр ойлгохгүйгээр хол явахгүй. Тэгэхээр энэ үйл явцыг төр засаг нь нэр хүсэж байгаа мó гэдэг асуудал надад дандаа бодогддог байхгүй сүлээ. Тэгээ хүсэхгүй байгаа бол эн чинь тэгэл нэг юм урсаал нэг байдгаараа л тий явж эн чинь гадаад ертөнц биднэрт бас их үлгэр дуурайл болж байна. Гадаад ертөнцийн одоо нөлөөллөөр урсгал нэгээд голдрлоо болоод явж байгаа юм бол гэж харагддаг шүү дээ. Тэгэхээр би үүн дээр тоглох гэдэг юм биш. Зүгээр бид нар ийм яриа чинь нэг жоох юм хийж байгаа хөөрхий гэдэг юм руу орчдөг. Тэр үднээс л би ингээд тийм тэгэхээр би ч бас тантай санал нэг үл яг суул гэж байгаа маань би нөгөө төвшингийн л хилээд байгаа боловч ер нь бол бид нар нийтээрээ бол энэ боловсролын систем ер нь манай нийгмийн систем эвдэрхий байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс л эхлэх гээд нь шүү дээ тий. Тэгэхээр эвдэрхий системд бол одоо юу гэдэг юм хий гэдэг одоо хүсэл мөрөөдөлтэй одоо ур чадвартай тийм ээ хувь нэмрээ оруулъя гэсэн хүн бол мэдээж эвдэрхий л болж хувирна тийм үү. Тэгэхээр энэ лүү бол одоо юу гэдэг мэдээж магтгүй одоо ямар нэг реформын төвшөнд хэд юм уу тийм ээ одоо нөгөө шинжилгээний төвшөнд гэдэг юм уу тийм зүйл өдр бол бас яг энэ системийн төвшөндөө шаардлагатай баг. Тэгээ одоо магадгүй хин хийх юм тий яаж хийх юм хизээ хийх юм гэдэг л баг. Одоо ингээд Наранбаяр гэдэг хүн сайд хийж байна. Боловсролын сайд. Энэ хүн хувийн сургуулийн одоо туршлагатай хүн энд хурж ирсэн. Тэгээд энэ хүн Монгол улсын боловсролыг одоо аваад явах дайны одоо тийм чадвар байна уу? Тийм хүсэл байна уу гэд бас нэлээ харлаа л да. Гэтэл тийм хүсэл ерөөс харагдчихгүй. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ гэдэг бодол төрөөд би тэгэл хань татах гэдэг шүү дээ. За. Яг уу би бас өмнө нь яг уу Герман явахаас өмнө бас Монголд ажиллаад яг энэ асуултад бас хариулах гал хичээж л бодож л явдаг юм л да дотроо. Тэгээд яг одоогийн сайд эдрийн ажлыг нэг айхтар би бол ажиглаад ингээд байгаа юм болоо алга. Гэхдээ бол одоо юу гэдэг энэ дээр бол нэлээд сайн одоо юу гэдэг мэдлэг ойлголттой одоо яг өмнөх таад магадгүй ажиллаж исэн баг сайдууд янгууд гадны имэл зүү гадны имийг шууд хуулбарлаад авчирээ эсвэл одоо юу гэдэг буулгах чи тийм ээ ийм маягаар эсвэл нэг зарим тохиолдолд нэг ийм популист маягаар тий ажлуудыг хийдэг санаачилдаг иймэрхүү юмнууд бол явж исэн. Гэхдээ боловсрол бол ингэж хийдэг угсардаг ийм систем бол биш гэдгийг та Герман сурсан бас мэдчихэж байгаа тий. Тэгэхээр энд бол ийм маягаар бол хандмаар байгаа. Тэгэхээр энийг илүү энэ дотоод нөхцөл байдал нийгмийн одоо төвшин тийм ээ энэ идрээ айгүй тийм системээр нь харж чаддаг бодож чаддаг буцаагаа дүн өгч чаддаг тийм хүн энийг хийвэл илүү би бас үр дүнтэй байна гэж харж байгаа. Тийм хүн хийх ямар ч боломжгүй юм байна л да. Өнөөдөр сонгуулийн одоо тогтолцоогоор бол 4 жил одоо сайт хийх максималны боломжтой. За тэгээд сая энэ Наранбаяр гэдэг сайт бол би уулзсан. За тэгээд боловсролын асуудлаар ингээд яриад эхлэхэд л ерөнхийдөө одоо энэ төр засаг бол бид нар энд удах ч юм уугүй ч юм уу. Ер нь энэ засаг төр бол одоо амархан солигдчихдаг. Тийм учраас нэг өдөр тутмынхаа асуудлыг л одоо ярил гэсэн санаатай ярьж байгаа. Бид нар ийм хэлний асуудал, ийм одоо нэлээд боловсролын мөн чанарын асуудлыг бол тэр хүн сонирхгүй л. Тэгэхээр эн чинь тогтолцоо нь өөрөө энэ хүмүүсийг өдөр тутмын ажлыг ингээ ярьдаг. Тэрийгээр одоо ажлынхаа шоуг хийдэг ийм байдалтай байхад энэ цаашаа ер нь хөгжих ганцхан Наранбаяр биш дараагийн сард бас л адилхан байх байлгүй. Тэгэхээр энэ ч одоо яах юм бэ? Битэрийн яриа тэгэхээр нэг тийм хий хоосон болчихгүй л гээд би энэ рүү ингээд өөрийн чинь чиглүүлэх гээд байна л да. Тийм тэгэхээр яг тийм бас таны зөвлөдөө. Гэхдээ энэ дээр бид нар одоо юу гэдэг нь тодорхой бас яг систем талаасаа ийм асуудал байгааг мэдж байгаа. Нөгөө талаасаа одоо юу гэдэг манай бас нийгмийн сэхэтэн гэх юм уу дундаж давхраг гэх юм уу эсвэл одоо иргэний нийгэм гэх юм уу тэр байгууллагууд тодорхой хэмжээний одоо бас энэ лүү тэмцдэг энийг эсэргүүцдэг энэ чөмжлөлтэй ханддаг ийм
байдал бас манад их сул байдгийн байна гэж би бол хувьдаа хараад байгаа. Тэгэхээр энийг тодорхой хэмжээнд ийм маягаар шүүмжлээд, ийм маягаар эсэргүүцээд тэ энд дүгнэлт өгөөд ингээд шахаад ирэх юм бол энэ бас засрах зөв чиглэл рүүгээ явах юм. Өөртөө чинь санал нэг байна. Гэхдээ өнөөдөр одоо хэлний тухай, за ер нь одоо уншихын ач холбогдлын тухай зүгээр ингээд нэг хүнтэй яриа өрнөх боломжгүй байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо боловсролын тухай ингээд ярих гэхээр ерөөсөө тэр яриа шиг сонирхолтой яриа байдаггүй. Хүмүүс бушуухан л одоо өөр яриа руу ордог. Одоо улс төрлөө ордог ч юм уу те. Янз бүрийн хувийн яриа, янз бүрийн үйл явцын тухай ерөөсөө ийм одоо уншихын ач холбогдол, хүүхдийн хэл ярианы ач холбогдлын тухай ямар нэгэн хүнтэй чи яриа өрнүүлэх гээд үзээ. Үнэхээр болтгоо юм байна. Тэгэхээр тэр бол би бас одоо юу гэдэг яг мэрэгжлийн хүний хувьд бас нэг энэ дээр нэг юм санаатай байдаг. За тэгэхээр ер нь бол яг одоо нөгөө хэл бол хүний гэдэг юм уу тухайн ард түмний одоо сэтгэлгээг тийм ээ тодорхойлдог гэж ингэж загварчилдаг гэж үздэг штеп. Тэр яриа бол зөндөө байгаа тий. За тэнгүүд монгол хэл болонгууд тэгвэл чухам ямар шүү юм бэ гэдэг асуудал яригддаг. Тэнгүүд яг одоо мэрэгжлийн нэр томьёоноос бол одоо юу гэдэг монгол хэл бол залгамал хэлэнд бол хамаарагддаг. Тэгвэл тэр залгамал гэж байгаа юм юу гэдэг ингээд хараад үзэнгүүд юмыг их ерөнхийлдэг, юмыг их наалтуулдаг, нийлүүлдэг. Ингээд эхлэнгүүд нөгөө бидний задгаас гэх юмыг задлах тийм ээ. Тэр англих энэ байдал бол бас төвхтэй болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ нөгөө өөрөөр хэлбэл бидний хэлэнд байгаад байна. Тэгэхээр хэлийгээ буцаагаад энэ байдлаас нь яаж задлах вэ? Яаж тэлэх вэ? Яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал бас тавигдж байна гэсэн. Тэгэхээр энийг зөв магадгүй гаргаж ирээд тавих юм бол бидний сэтгэлгээ нийгмийн хөгжил бол бас төдий хэмжээгээр тэлэх юм байна гэж бол би бас хараа. Хаанаас эхлэх вэ? Одоо хэлний хөгжлийн тухай тий ярьж штэ. Энийг хаанаас эхлэх юм? За тэгэхээр нэгдүгээрт бол одоо юу гэдэг бид нар гадаад хэлийг нөгөө аюул гэж хараад байна шүү дээ тий. Одоо юу гэдэг аюул энэ бол аюул бидний одоо үндэсний аюулгүй байдал технологиулж чинь тэр байтугай монгол хэлээр энд зөв ярьдаг хүн байхгүй болчлоо. Баахан гадаадаар ярьдаг одоо хүүхдүүд өсвөр насныхан болчлоо. Гэтэл энэ тийм биш. Өөрөөр хэлбэл гадаад хэл сурна гэдэг бол оюуны одоо үйл ажиллагааг хийж байгаа нэг том хэлбэр гэсэн. Та тэр математик сурж байгаа нэг хэлбэр гэсэн. Тийм тэгэхээр энэгээр дамжуулж бид нар энэ ертөнцийг үзэх үзлээ. Энэ юмыг одоо томор сэтгэх тэр хараагаа тэлэх ийм зэвсэгтэй болох хэрэгтэй. Тэгэхээр ийм хэмжээний одоо юу гэдэг одоо төлөөлөл тийм ээ энэ нийгэмд хэдий их байна төдий чинээ бол энэ дээр эерэг үр дүн авчирнаа л гэж би бол. За тэгэхээр өөрөө хэлний хүн гадаад хэлтэй хүний хувьд бол энэ гадаад хэлний ач холбогдол хувийн хөгжилч гэсэн ямар их ач холбогдолтой гэдэг талаас нь одоо мэдэрсэн хүний хувьд бас ярьж байгаа. Би ч гэсэн адилхан. Тэгэхээр энэ айдас гэдэг чинь үнэхээр одоо тэгээ энэ айдас гэдгээ уламжлал ёс заншил гэдэг гоё үгээр ярьчихна. За тэгээд энэ одоо бидний үзэл баримтлал болвол 90 оноос хойш энэ монгол хэлийг хөгжүүлэхэд асар их тээг болж байгаа шүү. Өнөөдөр гаднаас энэ дэлхийн хөгжлөөс асар их үгнүүд ингээд ороод ирж байгаа. За тэр нь одоо аль биесээр монгол хэлэнд орсон юм уу, ороагүй юм уу бүүмэд. Тэрийг монгол хэлэнд одоо яаж нутагшуулах уу гэдэг талаар ярьж байгаа юм, хийж байгаа юм байхгүй. Гэтэл өнөөдөр нөгөө талд ямар олон хэлний доктор, профессор төрдөг. Тэд нар энд юу хийж байгаа юм бэ гэхээр аюу хэцүү хариулт олддоггүй байхгүй. Тэгэхээр гадаад хэл бид нар бол гадаадаас маш их үгийг одоо аавна гэдэг бол бид нар орчин үе рүүгээ хэлээрээ одоо орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо гадаадын нэг үгийг 2 3 4 5 үгээр ингээд тайлбарлаад тэрийг одоо монголоор ярьж ийн гэдээ яриад идэг. Ийм үзэгдлүүд үнэхээр одоо энэ хэлэнд асар их одоо чирэгдэл болж байна. Тийм. Тэгээ та түрүүч бас хэлсэн тэр ер нь бол хүн болол тухайн нийгэм цаг үеэ дагаад бол хөгждгөө, байнгын хөвсөн өөрчлөгдгөө гэдэг. Тэрнтэй адилхан хэл бол яг тийм байна. Тэгэхээр бид нар энийг нөгөө хөвсөж өөрчлөгдөж байгаа, энэ хөвсөлд оролцож байгаа гэдэг талаас нь бол харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ нэг талаасаа бол би бол эрүүл үзэгдэл гэж хэлнэ. Тийм. Өөрөөр хэлбэл бид нар хөгжиж байгаа тэр урдч нөхцөл нь болоод байна шүү дээ. Гэтэл нөгөө талд бид нар одоо яг
энийг ингээ оруулж ирэхгүйгээр энийг ингэж нэвтрүүлэхгүйгээр тийм ээ энэ лүү ингэж зэвсэг болгож одоо зөвөр ашиглах тийм ээ ингэхгүйгээр бол хөгжил твшил бол яг ямар ч Энийг боломжгүй. чинь хэлний эрдэмтэнгүүд хийдэг юм. Тэгэхээр миний бодлоор бол яг эрдэмтэн гэдэг хүн чинь нэг дор хаяж одоо нэг бас нэг тэр нэг оюуны үйл ажиллагаа хийхэд хэдэн зэвсэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсүүдэд тэр зэвсэг бас яг бий юугүй юу гэдэг асуулт. Одоо саяны одоо яг одоо юу гэдгийг гадаад хэлний зэвсэг гэдэг шиг тий. Тэр зэвсэг бий юу? Яг тэр юмар тэр чанартай одоо хамгийн сүүлийн үед хэвлэгдэж байгаа хамгийн тэр классик зохиол тийм ээ эрдэм шинжилгээний өгүүллийг унших тэр хэмжээний тэр одоо зэвсэг нь бий юу гэдэг асуудал хэрэгтэй. Хэрвээ тэр зэвсэг тэр хүмүүсүүдэд байхгүй бол тэрэн дээр зөв буруу гэж хэлэх нь өөрөө хуурмаг гэдэг юм уу? Доктор, профессор цолтой хүмүүс ч одоо тийм зэвсэгтэй хүмүүс л гэж ойлгож байна. Үгүй юу? Тийм тэгэхээр буцаагаад тэр хүмүүсүүд нөгөө түрүүн хоёлаа бас ярьсан ш судалгааны чанарын асуудал ярьсан. Тэгэхээр тэр хүмүүсүүдийн тэгвэл тэр доктор, профессоруудын бас чанарын асуудал юм тий. Сая бид нар хэлний өдрүүдгээ зохион байгуулахад Болор Эрдэнэ гээд залуухан эмэгтэй би одоо ер нь маш тийм эрчимтэй сошиал бас бичдэг. Маш сайн бичдэг. Тэгээд тэр ихтгэлдээ айгүй чухал юм хэлсэн. Ер нь хүмүүсийн сонсоогүй юм хэлсэн шүү. Тэр нь юу вэ гэхээр ер нь бид нар одоо Эренчингийн аялгау сайхан монгол хэл гэдэг энэ үгэнд кодлогдсон байна. Зундуунд оржийн хэл мал гуравтайгаа байвал монгол хүн болно гэдэг. Энэ бас кодлогдчихжээ. Эннээс цааш явж өгөхгүй байна. Энэ хоёроос гарьяа гэсэн. Үгүй маш товчхон, маш цэгцтэй энэ асуудлыг томьёолд хэлсэн байхгүй. Би тэгээд аюу их баярлж байгаа. Энийг олон хүмүүс ойлгосоо, бодосоо үнэхээр бид нар ингээ зүгээр нэг хүний дөв мөрчүүлгэнд кодлогдчих болох юм уу? Тэ? Энэ битэрийг ярьж байгаа сэдв мөн үү? Мөн. Тэгэхээр яг хоо энэ дээр нэг ийм санаа байна л да. Жишээлбэл одоо юу гэдэг дэлхийд дээр нэг 193 за 200 гаруй улс тийм ээ 7000 гаруй хил байна. За тэгээд 7000 гаруй хил бол тэгтээ мэдээж өөрөөсдийн онцлогтой өөрөөсдийн газар зүйн байршлаас үүдэлтэй онцлогтой соёлтой уламжлалтай байгаа тий. За тэр бол нэг талаасаа локал буюу тэр нөгөө одоо юу гэдэг тухайн одоо үндэстний соёл уламжлалт талаасаа мэдээж хамгаалах ёстой зүйлөө ялгаж өгж байгаа тэр таних тэмдэг мөн үү гэвэл мөн. А гэхдээ нөгөө талдаа бид нар хүн төрөлхтөн гэдэг чинь нэг тийм ээ. Өөрөөр хэлбэл бүгдээрээ хэл яриатай юу гэвэл хэл яриатай. А тэгвэл тэр талаасаа бид нар нөгөө нэг том өргөн зургаараа харах хэрэгтэй гэсэн хараага. Өөрөөр хэлбэл энэ 7000 дотроо тэгвэл бид нар ямар онцлогтой юу хийж чадах юм, юу хийж чадахгүй юм те. Юу энэ хүн төрөлхтөнд оруулж чадах юм, чадахгүй юм гэдэг байдлаар том маягаар хандахгүй болоод бид нар нөгөө локал төвшөндөө юу яатсан байна те. Одоо төрөөнийхтэй адилхан кодлогдсон байна гэдэг шиг. Тэр локал төвчлөөс гарч ихгүй байгаа асуудал бол юутай холбоотой юм бэ? Тэгэхээр өв соёлоо хайрлан, нандиглан, хайрцаглан, хадгалъя гэдэг энэ үгтэй холбоотой. Тэгэхээр ер нь хамгаалъя гэдэг үг чинь биднэрт хамгийн их гай болоод байгаа шүү. Хамгаалъя гэдэг үгийг бид нар хэлээ хөгжүүлэе гэдэг одоо хэлбэрээр өөрчлөх хэрэгтэй. Ер нь хамгаалах гэдэг чинь хөгжүүлж ижил хамгаална гэсэн. Тэ? А тэгэхээр одоо бол яахаа гэхээр ингээд нэг юм ерөөс ингээд салхиуруулахгүйгээр ингээд байлгаад бай гэдгээр ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр өөрийн чинь яриагаар бол хамгаалах ёстой гэж ярьж байгаа яриа бол хадгалаад бай гэсэн үг биш. Хөгжүүлэх ёстой. Энэ хамгийн дээд зэргийн хамгаалал гэж ойлгож тайлбарлаж болох уу? Тэгэхээр яг миний хувьд бол хамгаалъя гэдгийг юу гэж харж байна гэвэл тэнд ямар нэг далд айдас байна. Хүлээс байна гэж бол харж байна. Аа тэгэхээр одоо юу гэдэг хувийн төвшин ч гэсэн хүн айдсаа илүү ойлгох тийм ээ. Ингэх тусам тэр хүлээс маань тавигдаж эхэлдэг. Илүү задарч эхэлдэг тий. Тэгэхээр энэ бол нийгмийн хөгжил бас яг ялгаа байхгүй. Тэгэхээр бид нар энтэй нүүр тулах хэрэгтэй. Бид нар болохгүй байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм тэгэхээр эндээс л магадгүй ихний одоо тэр нөгөө одоо хөгжлийн гэдэг юм уу тэр гараа тавигдах юм болов гэж харж байна л да. Тэгэхээр энийг бол хинт үжийлэх үү гэхэлэр мэдээж яг ийм төвшний ойлгож байгаа мэдж байгаа тийм хүмүүсүүд л энийг одоо чигийг гаргана, замыг гаргана л гэж бол харж байна. Бид түрүүн ярьлаа Наранбаяр гэдэг сайд ямар шүү маягаар одоо
энэ сайдын ажлыг хийж байгаа үлээ гэж ярьсан. Тэгэхээр энэ хүнд бүх юмыг энэ хэлний хөгжлийг хариуцуулчихсан. Энэ хүнийг бүгдээр хараад ингээд сууцгааж яана л да. Тэгэхээр би бол энэтэй санал нийлэх байгаа. Хэлийг бол хин нэгэн хүнд, хин нэгэн байгууллагад одоо өмчилж өгч болохгүй маа. Хэл бол бүх хүмүүс хөгжүүлж идэг. Тэ? Бүх хүмүүс хөгжүүлдэг. Гэхдээ тэд нэр зоригтой биш. Өөрийн мэдлгүй хөгжүүлж идэг. Тэгэхээр өнөөдөр монгол хэлэнд бол маш их өөрчлөлт гарч байгаа нь бол аль нэгэн дарга, аль нэгэн байгууллагын одоо ажлын үр дүн биш юм. Тэгэхээр ганцхан бид нар юу хүсэж байна вэ гэхээр нийтээр хэрэгжилж байгаа энэ хэлээ, энэ хөгжлийг зөв зүйтэй залаад тий хөгжлөлт нь саад хийхгүйгээр авч явах энэ л бодлого биднэрт хэрэгтэй юм шиг байна. Тийм тэр бодлогыг би бол хувьдаа яаж гэдэг рүү бол хараасаа гэж бол хүсэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар одоо жишээлбэл ингэх ёстой, тэгэх ёстой, ийм дүрэн байх ёстой гэх хэлийг журамлаад байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ журамлалт гэдэг бол хэл тэгж ажилдаггүй. Ажиллах механизм нь. Өөрөөр хэлбэл юу гэдэг бид нар амьсгалаа журамлаж болохгүй. Тэгэхээр хүүхдийн хэл яриан дээр энэ бол бүр тод харагдаж идэг. Жишээ нь хүүхд маш их алдаа хийдэг ярьж байгаа хэвцээ. Жишээлбэл юу гэдэг хүүхэд олон тоо үүсгдэг. Одоо жишээ нь багш нар гэдгийг багш нар гэж хэлж сурдаггүй. Номоод багшууд гэдэг ингээд нөгөө шууд нийгэн дээр яаж салгаж тэр хүүхдэд нөгөө дүрм тогтсон байна. Тэр аргаараа ингэж үүсгэх юм байна гэдэг ийм загвараар сурдаг тийм ээ. Ингээд эхлэнгүүд нөгөө бид нар ийм байх ёстой, тийм байх ёстой гэж нөгөө улсаас дүрмдээд байгаа маань өөрөөр хэлбэл энэ бас буруу механизм ажиллаж байна гэж үздэг. Тэгэхээр нөгөө энийг бол яг одоо манай бас салбарын хүмүүсүүд бол мэдэх бах. Нэгдэх нь бол prescriptive буюу ийм жор байх ёстой. Нөгөө талд бол хүн нөгөө нийгмийн амьтан учраас descriptive буюу ийм алдаа хийх хэрэгтэй. Тэр зөв бурууг шүүх нь бол тийм чухал биш. Тэр хүн ямар алдаа хийж гин тийм ээ ямар одоо юу гэдгийг буруу зөрөө бичиж гин эдэр бол тийм ч сонирн биш агуулгын хувьд. Тэр ч угаасаа байх ёстой зүйл. Тэнд хүний суралцах үйл явагдаж байна гэж бол. Тэгэхээр бид хоёр өөрийн мэдлгүй хэл бол амьд гэдгийг ярьж эхэлж байна тийм ээ. Хэл бол амьд юм. Тэгэхээр амьд юмыг өөрийнх нь одоо хөгжлийн процессыг ойлгодог ийм одоо онол мэдлэгийн төвшний хэмжээнд цааш нь дэмжиж хөгжүүлээд явах тийм бодлого л биднэрт хэрэгтэй болохоос биш. Ямар нэгэн дүрм журамд оруулаад хайрцаглаад хамгаалж байгаа нэрээд нөгөө хилээ одоо хоош нь татаад хөгжүүлэхгүй зогсоож байгаа ажил явагдаад байна л да. Тэгэхээр энэ бол битээр өөрийн мэдлгүй энэ яриа руу орж ирээд энэ асуудалд хүрч явах шиг байна. Тий. Тэгээ хүүхэд бол та бас түрүү нөгөө ярилцлагынхаа ихэнд ч хэлжсэн том хүн болоод одоо гадаад хэл сурахад айгүй хэцүү байдаг. Юусе сурж өгдөггүй шүү дээ. Ер нь бол хүүхэд бол тийм биш байдаг. Нөгөө түрүү яг л зөнгөөрөө хараа инда тэгээ ухамсаргүйгээр сурчдаг. Тэгэд энийг бол нөгөө хариултын одоо хүртэл шинжлэх ухаан тайлаг байгаа. Хүүхэд баг гутлаа үдэхээсээ өмнө энийг ингээд сурчаад байна. Яаж сурчаад байгаа юм бэ? Энийний нууц юу байна? Гэтэл том болоод хүн ухамсартай болж ирэх тусам юм сурах чадвар бол удаан болоод байна. Хүүхдийн энэ хурдан байгаа учраас хүний тарих оюун дотоод ертөнцийг харах одоо хамгийн бас бодит тийм шалгуур үзүүлэлт нь бол хэл яриа юм байна гэж бас судлаачд үздэг. Тийм. Тэгэхээр энэ бол хүнд байдаг. За ялангуяа одоо 6 нас хүртэлх хүнд байдаг асар их том потенциал. Тэр потенциалыг бид нэр ашиглахгүй өнгөрөөчдөг л харамсалтай гэсэн. Тэрэнд өгж байгаа орц бас одоо юу гэдгийг хангалттай байгаа юу гэдэг асуудал яригдах гэсэн. Тэр орцыг хэн хийж өгж байгаа хэвээр гэхэлэр мэдээж тэр нөгөө бодлого тэг бүх шатны боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага одоо тэр хүмүүсүүд хийж өгч байгаа хэвээр байхгүй. Тэгэхээр тэгээ анхдагч орчин бол мэдээж гэр бүл. Тэгтэл тэр гэр бүлд одоо бол сүүлийн үед айгүй их одоо тал бүгдээрээ дэлгэцэн хэрэглээ хүндэртэй болчлоо. Тэнд нөгөө хүн хоорондын амьд харилцаа их бага явагдаж байна. Дээр нь гэр орондоо ярьдаг зүйл нь маш хязгаарлагдмал байна, тийм ээ. Ийм асуудал болоод ирэнгүү тэнд хүүхдийн хэл сэтгэхүү, тийм ээ, оюун яаж хөгжих үү гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бол бид нар шинэ хүүхдтэй ажилтгийн хувьд бол олон жил одоо ажиглалтаас харахад хүүхэд одоо бага насны сургуулийн өмнөх насны хүүхэд бол ямар их тийм юм
сурыг гэсэн тийм асар их хэрмэлзэлтэй. Бүр өстой гайхамшигтай. Тэ. Тэр нас нь ингээд 1-2 дугаар ингээд аажимда буураад ингээд хичээлдээ дургу болдог. За тэгээ өнөөдөр ингээд ажиглаад байхад за ялангуяа эрэгтэй хүмүүс бол одоо тэгээ сургуульд сураад яах юм бэлээ тэгээд бушуухан ажил дээр гарыг гэдэг ингээд үндсэндээ бол сурч мэдэх сонирхол болвол аажмаар ингээд буураад ийм боловсролын систем манад явагдчих. Тэгсэн мөртлөө насан туршийн боловсрол яриад байдаг. Өөрөөр хэлбэл сурч боловсрох сонирхлыг ингэж бууруулж чаад тэгээд насан туршийн боловсрол тэгээ хаанаас яаж бий болох юм? Энд чинь сурч боловсрох сонирхол нь ингээд улам тэрийг нэмээд байх тусмал насан туршийн боловсролын асуудал яригдэн шүү дээ. Тэгэхээр энэ ойлголтуудыг ингээд энэ тэндээс янз бүрийн ойлголтуудыг аваад түрүүний өөрийн чинь хэлдгээр нөгөө үг нийлүүлдэг гэдэг шиг янз янзын юмыг нийлүүлээд тэрийг бодлого гэж бодоод яваад байгаа юм. Тийм учраас ер нь бол өнөөдөр Монголын боловсролыг одоо нэрээ ирээдүгээ бэлдээ гэж байгаа бол сургуулийн өмнөх насанд бол ер нь эхлээд тогтох хэрэгтэй байна. Тэ. Энэ потенциал дээр ажиллах хэрэгтэй байна. Хэрвээ хүүхэд ер нь одоо чинь сурч боловсрох тэгш боломж гэж бид нэр ярьдаг тийм. Энэ боломж чинь тэр хүүхдийн сурч боловсрох тэр сонирхол нь хэрвээ одоо тэгш боломжоор ингээ хангаад өгөх юм бол хэний ч хүүхд байсан тийм. Эцэг их нь одоо мөнгөтэй ч байсан мөнгөгүй ч байсан тэр хүүхдүүд тэр сонирхлыг бага ангидаа авчих юм бол цаашдаа тэр нь ингээд нэмэгдээ явчихдаг шүү. Тэр үднээс сурч боловсрох тэгш боломж гэдэг чинь тэр сонирхлыг бууруулахгүй өдөөж өгөх гэсэн ийм л бодлого гэж би хараад байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм учраас сургуулийн өмнөх насанд бол тэр сайхан боломжийг өстой ашиглах нь л бидний хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй юм болов уу гэж өөрийн чи ярьж байгаа дээр би залгаад бодоход тийм байна. Тийм. Ер нь бол тий сургуулийн өмнөх боловсрол энийг яг манайх мэрэгжлийн хэлээр бол одоо эцэгтэй үйл гэж хэлдэг л дээ. Хүүхдийн 6 нас хүртэлх үеийг бол тэгээ энэ үеийг бол тэгээ би түрүү хэлсэн хэл яриа гэхлээр энэ дангаас боловсрол одоо хөгжлийн асуудал гэж яригадаад байдаг боловч энэ маш том эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал талаас бид нар бас маш сайн анхаарч харах хэрэгтэй энийг системийн хувьд. Тэгэхээр бид нар чи нөгөө эрүүл тийм ээ боловсролтой нөгөө Монгол хүнлэг бэлдэнэ гэж яриад идэг штеп. Гэтэл нөгөө эрүүл байх үндэс боловсролтой байх үндсийн чинь юм энэ нөгөө 6 хүртэлх насны хүүхдийн энэ тэгээ дээр нь тэр нөгөө сэтгэл зүй хөгжил гэдэргээ сүүлийн үед их ярьдаг болсон. Яг энэ хэл яриан дээр юу нь бол явагддаг гэсэн. Тэгэхээр энийг анхаарахгүй байх, энэ лүү чиглэсэн бүр тодорхой хэмжээний бодлого, стратеги гэдэг юм уу. За тэгээ дээр нь хөрөнгө оруулалт мөнгө төгрөгийг шийдэхгүй байна гэдэг бол бид нар ирээдүйд эдийн засгийн бас маш том алдагдал хүлээнэ. Тэгэхээр энийг одоо яг энийг Герман бол одоо сүүлийн үед бүр маш их энд хөрөнгө оруулж байгаа. Энийг бүр анхаарч байгаа. Ялангуяа энэ хүүхдийн хэл яриан дээр хөрөнгө оруулалт хийгээд байгаа тэр шалтгаанаа бол баг хөдөө аж ахуйн салбараас илүүтэй одоо бидний хувьд эдийн засгийн хувьд одоо орлого авчирна гэсэн юм бүр төсөөл тооцоо судалгаа хийгээд гаргацсан байдаг Германы Leibniz институт эдэр. Тийм. Тэгэхээр манайх бол бас эндээ яа гаргагүй л бас одоо судалгаа хийх гэдэг юм уу эсвэл одоо яг монгол хүнийг ойлгох тийм ээ. Яг тэр хүүхдийг ойлгох тал дээр яг ийм одоо системтэйгээр хандахгүй болол бид нар тэгээд ер нь бол тэгэл бас л нөгөө таны хэлдгээр урсгалаараа л явсаар л байна. Тийм. Тэгэхээр битэрийн яриа бол ямар нэг юмыг шийдээд ямар нэгэн юм үр дүн гаргачих тийм одоо итгэл найдварыг хүнд өгч чадахгүй байх л да. Тийм ээ. Тэгтээ битэрийн яриа ингээд нэг яриад ингээд орхичдаг. Тэгээ хүмүүс сонирхгүй энэ хоёр тэгж ярьж байна. За тэгээд юу ч болох юм блэ гэдэг. Ингээд нэг хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг юм яриа болоод битгий үлдээсэй л гэж би бодож анханасаа л өөртөө чинь яриад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр битэрийн ярианд бол
хүмүүст одоо хурж очих чухал сэдв хөндөгдлөө гэж би бодож байна. Ялангуяа одоо сургуулийн өмнөх насыг бид нар нэг тоодгүй шүү дээ. Ер нь сургуулийн өмнөх насны хүүхдтэй эцэг эх нь нэг тийм нухацтай ярьдаг, тэднийг ойлгохыг хичээдэг, сонсохыг хичээдэг тийм байдаггүй. Ер нь үгэнд ороод л хүний үгээр л байвал болчихлоо л гэсэн ийм л хандлага уламжлагдаж ирсэн. Тэгэхээр энэ нас бол ямар их тийм хүний амьдралын одоо цааштай амьдралыг шийддэг нас юм бэ гэдгийг бид хоёр бас жоохон ч гэсэн түрүү ярьсан. Тэр бол бас хүмүүст бас хэрэг болоосаа гэж бас бодож байна. Мэдээж хэрэг одоо бодлого боловсруулагч гэж бид нэр ингээд хоосол яриад идэм л да, тийм хүмүүс үнэхээр байхгүй юм аа. Тэгээ бас нэг үннээр нь хэлэх хэрэгтэй. Би одоо ямиг муулах гэж сайжруулахын төлөө би тэр ярьж байгаа шүү дээ, тий. Тэр үүднээс бол би харамсалтай тэгж бодоод сууж байна. Тэгэхээр одоо өөрөө бол одоо дөнгөж энэ сургууль соёлоо төгсөөд ингээд цол юм ингээд хамгаалах гал явж байгаа ингээд энэ нийгмийн амьдрал руу за энэ хэл яриа мэргэжлийн чиглэлээр ингэж орж ирж байгаа хүний хувьд бол бас өөрийн гэсэн бодолтой байдаг бах. Тэр бодлоор одоо яриагаа өндөрлөл бас зүгээр юм болов. За тэгээд яг эцэст нь яг ийм яриаг бас одоо хийх болцоо олгосон тий. Тийм одоо таач бас түрүүнд дурдсан ийм яриа ярих ер нь болцоо манай нийгэмд ер нь хүнд байдаг. Боловсролын талаар нэг яриа өрнүүлэхээр л улс төрлөө яваад орчдөг, эсвэл одоо ахуй руу яваад орчдөг гэд. Тэгээд ийм яриаг бас өрнүүлсэн танд маш их баярлалаа. Ийм боломж олгосонд бас маш их баярлалаа. Тэгээд энэ асуудал бас олон залуучууд за хүмүүсүүд бас иймэрхүү зүйлсийг ингээд сонирхоод судлаад энэ нийгмийнхаа хөгжилд бас хувь нэмрээ оруулаасай гэж хэлээд яриагаа өндөрлөё. За би ч гэсэн өөрт чинь бас ингээд хэл ярианы тухай, ялангуяа бага насны хүүхдийн хэл ярианы талаар зөндөө подкаст энэ хийдэг. Тэгэхээр илүү энэ рүүгээ одоо ач холбогдол өгж олон одоо яриа хийхийг хүсэж байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн хэл ярианы тухай одоо бид тэр яриа өндөрлөе. Цаашдаа тэгээд дахин одоо ярилцах байхаа гэж итгэж байна. За баярлалаа.